Тэгээд сая залгай бөө. Чи ер нь өөрөө үед гэртээ их өрөөдөж очиод байгаа шүү. Чи ер нь ингэж ахаар аав ээжтэй хэлчихлээ яасан бэ? Шашны сургууль сурчаа чи зөвхөн өвөө бит хоёр нууцахгүй юу? Өөр хинт мэдгэсгүй. Өвөөч нь насараад 1 сар болж штеп. Өө юу? Тэнгэрээс намайг харж байгаа. Аав ээжтэй баригдсан чамаагүй. Өвөө шигээ мундаг, шидтэй лам болохтой л нэг болно. Ичидээ. Зама, миний шидтэй овцыг саатгалаарай. Уучлаарай. Би одоо хурдан болохгүй ээж сургууль дээр чи бөө юм цаа. Болсон. Маргааш ихтэй би чамд гоё юм авч байна за. Дууссан шүү. Миний дэ үздэг үү? Юу? Мэргэлдэг үү? Мэргэлдэг. За, юу үзүүлэх вэ? Овогнэр нас жилийн хэлээрэй. Гончиг дөржийн далай биччихэлтэй. За, гараа алга үзүүлнэ. Яг юу үзүүлэх гэж байгаа? Ах нь хэр удаан амьдрах юм шиг байна. Та юу? Та яг 349,440 цаг амьдрах юм байна. Ямар их тоо. Ха. Зүгээр миний дөө аваа. Үгүй хаа. Аваа. Ахт наад мөнгө чи одоо хэрэггүй. Би нэг хүнд их муухай худал хийж нүгэл үлдчихлээ. Тэр харин надад маш их мөнгө өгчөөд тэгээд өөрөө яваад гисэн. 440 цаг амьдрах юм байна. Ямар сайн юм. Юусэн мартаж чадахгүй. Тэгвэл би танд энэ мөнгнөөс жоох нэг өгье. Та харин миний нүглийг л өршөөж. Тэгвэл би танд дахиад жоох нэг өгч.
Яг 349,440 цаг юм.